Байнга орооны санал үгнэлтийг сонслоо. Тэгэхээр асуулт байгаа юм. Энэ ер нь төр хороо байгуулах асуудал уул уурхайтай холбоотой чиглэлээр нэлээ явагдаад байгаа. Энэ гэрээ бол одоо харьбины гэж тодтолтой явсан гэрээ бол арай өвөрмц юм а. Энэ чинь бол 3-ыг цогцоорно гэдэг ерөнхий зарчимтай 3 асуудлыг нэг гэрээгээр зохицуулах чигтээ ийм гэрээ байгуулагдсан. Гэхдээ зэрэг одоо бол энэ дээр төмөр зам одоо хил холболтын төмөр замын асуудал байгаа. Тийм ээ. Тэр хил энэ гэрээний одоо аль нэг талдаар нь одоо уурхай амнаас нүүрс экспортлох асуудлаар холбогдуулаад төр хороо байгуулах гэж байгаа мэн гэж ойлгосон. Энэнийг бид нар хилцээд явхад энэ маань хил холболтын төмөр зам дээр нь яаж тэрний явцад яаж нөлөөлөх юм бол энэ дээр одоо үжид судалсан ийм зүйл юу байна вэ гэж ингэж асуумаар байна. За яг уу ер нь энэнийг тойроод зөндөл юм яригдж байгаа. Ялангуяа одоо тэр 20 жилийн 20 хүртэл сая жилд 20 хүртэл сая тонн үрсийг 16 жилийн хугацаатай экспортлно гээд үнийг за 91 50 орчим доллараар тонны тогтооцсон байж байгаа юм. Тэгээ энэ бол бас нэлээд маргаан дагуулсан үн бага байна гэж их яригддаг. Энэ асуудлаар ярьж болох боловч нөгөө үлдсэн 2 асуудалтай эргээд ямар нөлөө үзүүлдэг бол гэсэн энэ асуултыг санаачлагч нараас асуумаар байна. За Жодгийн Баярмаа гишүүн хариулна. За маш тодорхой асуулт асуусанд баярлалаа. За нэгдүгээрт зөв. Ер нь бол яг юу руу илүү төлхөө чиглэх вэ гэвэл үн рүү илүү төлхөө чиглэнэ. Яг тэгвэл ер нь анханасаа шүүл үлээгдэхдээ энэ үнийг маш багаар тогтоосон байна гэдэг л ийм л юм яригдчихэж байгаа. 50-60 долларын хооронд гээд. Тэгээд явцын донд юу үүссэн бэ гэвэл энэ одоо олон удаагийн гэрээ хэлэлцээний явцад биржийн үнээр худалдан борлуулах талыг буюу энэ саналыг маань айлын тал хүлээн зөвшөөрлөө гэсэн одоо илтгэх хуудас юм уу? Тухайн үеийн Эрдэнэс 5-7 Бэт Ганбатаас засгийн газрын хэрэг эхлэх газар руу явсан байдгийг. Өөрөөр хэлбэл биржийн үнээр тухайн үед мэдээж биржийн үн хэд байх нь тусдаа асуудал. Тэр тухайн тэр үнд нь тохируулж 5% хөнгөлөлтөөр худалдаж болох ийм боломж байсаар атал яагаад ийм тогтмол буюу 50-60 долларын хооронд тогтоочих вэ гэдэг асуудлыг л хянаж шалгах гээд байгаа. За тэгвэл энэний одоо хэн шалгалтын үр дүн бол хил холболттой бол ямар ч хамаагүй. Төмөр замын хил холболт бол түүгээрээ тусдаа дахиад гэрээгээр явж байгаа гэж ойлгож байгаа. 3-ыг цогцоор гэдэг чинь нэг нь төмөр замын хил холболтын гэрээ, нэг нь нүүрс худалдан авах гэрээ, нөгөөх нь нөгөө хүчин чадлыг нэмэгдүүлэх гэдэг. Ийм 3 тусдаа гэрээнүүд байгаа. Тэгэхдээ нүүрстэй хамааруулж энэ одоо хил холболт руу нөлөө үзүүлнэ гэж бодохгүй байгаа. Яагаад гэвэл миний ойлгож байгаагаар хил холболтын ажлыг мөн Бүгд найрамдах Хятад ард улсын компаниар хийлгэхээр тохирсон. Гэхдээ Монгол улсын засгийн газар буюу өөрөөр хэлбэл Эрдэнэс 5-7 маань өөрөө мөнгөө төлөөд хийлгэж байгаа. Тэгэхээр энэ дээр бол ямар нэгэн бартер юм уу тийм зүйл байхгүй учраас энэ бол хоорондоо ямар нэгэн бие биентэйгээ уялдаж одоо зогсох эсвэл явах тийм боломж нөхцөл бол харагдахгүй байгаа. Тусдаа учраас гэрээ 3 тусдаа. Магадгүй бартераар те нүүрсээр энэ одоо ажлыг хөлсийг нь төлнө гэсэн байсансан бол магадгүй бас хямдаар тогтоох шаардлагатай гэж үзэж болох юм те. Гэтэл мөнгөний төлөөд хил холболтоо хийлгэж байгаа юу? Хийлгэж байгаа. Тэгэхээр бол эрен дээр бол асуудал алга. Нөгөө талдаа нөгөө нүүрсний маань үн яагаад ийм хямдаар тогтогдчихоо гэдэг л асуудлыг хинэн шалгаж байгаа. Тэгээд ашрамт хэлэхэд бол яг энэ уул уурхайтай холбоотой хэн шалгалтууд бол хийгдэж гин гэдэг яриа сүүлийн үед гарлаа. Та бас энийг хүндгшиг боллоо. Одоо хийхээс өөр замгүй л болчиход байна л да, харамсалтай. Одоо нэг дуртайдаа хянан шалгах хороо байгуулалт хийгээд байгаа гэж би бол бодохгүй байна. Нин ялангуяа нүүрс бол өмнөх энэ оптик гэрээнүүд бол дандаа асуудал дагуулж ирсэн. Дандаа хулгаал байсан. Үнэн
бүр эхнээсээ хүмүүс яасан? Ял авсан шүү дээ. Бид нар одоо үнэнтэйгээ нүүр тулах хэрэгтэй. За тэгээд 44 их найдын нүүрсний хулгай гэдэг яриа гарсан уу? Гарсан. Тэгээ нүүрс чи өөрөө маш их асуудал дагуулад хулгай дагуулад байдаг учир аль болох ил тод байх ёстой. Хэрвээ ил тод бус байвал одоо хянаж шалгахаас өөр зам байхгүй. Яг тэгвэл улсын хурлын хоёр үндсэн чиг үүргийн нэг бол хууль баталгаас гадна баталсан хууль тогтоомж, баталсан тогтоолуудын шийдвэр буюу тэр бүх тогтоомжуудын хэрэгжилт ямар байгаа вэ гэдгийг хянаж шалгах үүрэгтэй. Энэ хянан шалгах үүргийн нэг механизм бол энэ төр хороо байгуулах. Улсын хурлын хянан шалгалтын тухай хуулиараа. Тэр ил тод байхгүй байгаа учраас хянан шалгахаас өөр зам алгал гэж үзчих. За баярлалаа. За энэ асуудал дээр гишүүд нэлээд тооцоо судалгаатай ярих хэрэгтэй. Мэдээж 2014 онд Монгол улс бүгд найрамд Хятад ард улсын хооронд иж бүрийн стратегийн түншлэлийн харилцаа хөгжүүлэх хамтарсан тунхаглал батлагдж байсан. Энэ тунхаглалд энэ хилийн бомбын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, эрдэс соёлыг ажилуулт төр дэд үтсийн салбарын хамтын ажиллагаа гэдэг ер нь 2008 оноос хойш энэ хил холболтын төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх чиглэлээр үе үеийн засгийн газар бас ажиллаж ирсэн. Ингээд одоо 3-ыг цогцоор нь хэрэгжүүлэх чиглэлээр бүгд найрамд Хятад ард улсын засгийн газар, үндэсний хөгжил шинтгэлийн хороо, Монгол улсын засгийн газар хооронд хамтын ажиллагааг өнгөрсөн хугацаанд өрнүүлж их хурлын тогтоолоор баталсан үндэсний аюулгүй байдлын зөвлөмжтэй. Ингээд хуулийн хүрээнд бол процедур нь бол хуулийн хүрээнд илүү ил тод нээлттэй явагдсан. Тэгэхээр олборлох салбар бол ил тод нээлттэй байх ёстой. Тэгж байж энэ авилга ашиг сонирхлоос ангид байна. Тийм ч учраас энэ хянан шалгах төр хороо байгуулж энэ нь одоо үнэтэй холбоотой асуудлууд төр шалгая гэдэг их хурлын гишүүд өөрсдийнхөө бүрийн эрхийн хүрээнд төр хороог санаачилсан байгаа. Тэгэхээр бид бол хуулийнхаа хүрээнд хилцэх үүрэгтэй их хурл ингэ нээлттэй хилцэж байна. Энэ бол хоёр улсын хоорондын гадаад харилцаа хамтын ажиллагааны асуудал учраас мэдээлэл дутуу ярих нь бол зохимжгүй байнамаа. Тийм учраас яг ийм тодорхой чиглэлүүдээр сая одоо иргэдэл гишүүн шиг асуултуудаа асуугаад төр хороог санаачлагч тодорхой мэдээллүүдийг өгөөд явбал иргэд олон нийтэд зөв мэдээлэл хүргэнэ. За ингээд энэ төсөлтөд холбогдуулаад дэлгэр сайхан сайд бас нэмэлт тодруулга өгье. Одоо бас энэ төмөр замын бүтээн байгуулалтын ажил ямар шатанд явж байна гэдэг талаар мэдээлэл өгье. Дэлгэр сайхан гишүүний микрофон. За та бүдих энэ өдрийн амар амгалан айлтгая. Тэгээд энэ харбины гэрээтэй холбоотой хянан шалгах төр хороо байгуулна гэж. За яг зүгээр энэ дээр бол нэг ийм юм байгаа юм баярмаа гишүүнэ. Ер нь бол сая хурлын дарга хэлдгээр төр хороо байгуулж шалгах нь бол одоо улсын хурл болон гишүүдийн бүрэн эрхийн асуудал. Тэгэхдээ энэ хоёр орны харилцааны асуудал болоод цаашлуул одоо бид цаашдаа нүүрсээ яаж борлуулах юм, нүүрснийхээ борлуулалтыг яаж нэмэгдүүлэх юм гэдэг асуудалтай шууд холбогдож байгаа. Нэгдүгээр тул бид энэ хууль эрх зүйн хувьд өнгөрсөн хугацаанд 30 гаруй тогтоол шийдвэр, улсын их хурлын 5 тогтоол, аюулгүйн зөвлөлийн 2 зөвлөмж, засгийн газрын 45 тогтоол шийдвэр гаргаж ирсэн. Энэ гэрээнээс өмнө шүү. Тийм учраас төмөр зам За дэлгэр сайхан гишүүнд нэмэлт бэнүүд өгье. тийм учраас бол төмөр зам байгуулах ингээд зөвшөөрөл 5 удаа олгогдоод 4 удаа цуцлагдсан байдیں۔ Тийм учраас цаашдаа бол би юу ярих гэж нөхлөр зэрэг төр хороо байгуулж болно. Гэхдээ одоо энэ үн ханшны асуудал ярьж их шиг байна. Тэгэхээр зэрэг анх энэ одоо төмөр замын одоо холболтын асуудлаар энэ харбины гэрээнд миний би анханасаа оролцсон засгийн газрын гишүүний хувьд бол энийг бид өөрсдөө гуйж байгуулсан. Тэрээс хятадын тал одоо холбоё гэж гуугаагүй. Нэгдүгээрт бас бид нар нюансуудаа сайн бодох хэрэгтэй. Хоёрдугаарт бол бид нарыг одоо та нар одоо ингээд юу нүүрсээ одоо ингээд
юу бид нар зарыг гэсэн болохоос биш тэд нар та нар нүүрсээ биднэрт одоо ингэж өгөөч гэсэн юм ерөөсөө байхгүй. Таны хэлдгээр одоо төмөр замын холбоолтыг бол Эрдэнэс 5-7 мөнгөөр гаргаад тендер зарлаад худалдаа авахаас ингээ хийж байгаа нь үнэн. Гэхдээ бид нүүрснийхээ аль болохоор одоо олборлтыг одоо сайжруулж экспортоо нэмэгдүүлэх гэж нэгдүгээр одоо шатны ажлаа хийж байгаа. Хоёр дахь шатны ажил бол мэдээж одоо экспорт. Экспорт ганцхан өршөөс хамааралтай. Бид нар одоо ингээд үн их ярьдаг. Би одоо зүгээр одоо үнийн асуудлыг бол Эрдэнэс 5-7 одоо чухам ямар үнээр хийсэн гэдгийг бол одоо ярих бах. Тэгвэл үний одоо альва одоо эрэл нийлүүлэлтээс хамаарат үнийг бол одоо худалдан авагч өөрөө одоо тогтоодог гэд. Та одоо зах зээлийн нийгэмд амьдраад бид ингээ 20-30 жил болж байна. Энэ хятад улс тэр дундаа одоо өнөөдөр нь хил холбоолтын ажлыг зохион байгуулж байгаа цаанаас одоо ингээ төмөр зам тавиад ороод ирсэн China Energy гэдэг компани бол өөрөө бүгд найрамд хятад улс дотроо За 13 цаг болсон байна. Өдрийн цайны завсарлага.